байна өглөөний минь. Сайн байна. За өглөө босоод шууд сая гэрээсээ гарлаа. Ойрдоо бас өглөө эрт ажилтаа байсан учраас өнөөдөр нэг жоохон унтлаа. Тэгээд өнөөдөр UBS телевизэн сайн уу нэвтрүүлэгт орох гээд одоо яг энд ирсэн байж байна. За тэгээ өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцсны дараа бас манай бодлогочин залуучуудын холбооноос хүүхдийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээд тэр хүүхдийн арга хэмжээнд очиж бас нээлттэй үг хэлнэ. За дараа нь одоо ойрдоо бас нөгөө улс төрийн нөхцөл байдал жоохон ширүүхэн байлаа. Тэр үднээсээ бас яамн дээрх ажлууд маань жоохон хойшлогдсон. Энэ ажлуудаа урагшлуулах газар хэлтсийн дарга нартай уулзна. За 4 цагаас засгийн газрын хуралдаан ээлжид бус хурал өнөөдөр зарласан байна. Ингээ ээлжид бус хуралдаанд орно. Ер нь 7 хоногийн яг чухал ажлуудаа бол төлөвлөгөөнд оруулаад зоочдог. Харин одоо нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүрийн ажлууд, гинтийн ажлууд гарахад бол тэр үед нь цаг тий заваа харж агаад ингээд шийддэг. Ялангуяа уулзалтууд маш их байдаг. Уг нь бол өдөрт нэг болж игэл иргэд хүсэл тавьсан иргэдтэй уулзах, санал бодлын солилцох, тэгэл бичиг цаастай танилцах гэдэг ажлууд байдаг. Харамсалтай нөгөө иргэдтэй уулзахад нэг 5-10 минутаар ерөөсө төлөвлөгдөж чаддгүй шүү дээ. Иргэд орж ирээд эхлээ танилцсан, өөрийгөө танилцуулна, амьдрал аж ахуйгаа ярина те. Зовлон бэрхшээлтэй асуудлууд ярих гэж орж ирсэн бол тэрийг ярина. Эргээд хоорондоо санал солилцсон. Ингэсээр байтал нэг 30-40 минут хэлбэг. Тэгэхээр нэг өдөртөө нэг 5-10 хүнтэй л нэг уулзвал бараг их юм болоо. Би бол өөрийгөө нэг амьдралаас тасарсан хүн гэж бол хэлэхгүй. Ягаад гэвэл би өглөө болгон босоход яг энэ ард түмний дундаас цонхороо хардаг. Гэр хороололд амьдарч байгаа хүн чи өдөр болгон гэр хорооллын иргэдийн тэгэд автобусны буудлын дээр зогсож байгаа. За тэгэл дэлгүүр хүнсний дэлгүүр явж байгаа. Уруудаад явхад төрийн банкнд арай очирлож байгаа гээл те. Микрод ийш тэшээ явахгүй л ойрлолтчээдэг те. Бүх тэгэл тэнд чинь нөгөө нохооныхоо хоолыг зарна. Тэ жижиглэнгээ зарна. Янз бүрийн жижигхэн гар дээрх 8 минут 7 буудал дээр байдаг ч гэдэг юм уу. Надад бол энэ амьдрал бол өдөр тутмын хардаг зүйл маань. Тийм учраас миний одоо тасалгааны цонхоор харах нь бол нэг айхтар нэг тасарсан амьдралаас тасарсан зүйл бол ерөөсөө ажиглагдахгүй. Төрийн ордны цонхоор барагтаа бол хараа зогсож явах ч зов байхгүй. Ер нь бол тэр чигээрээ л амьдрал буцалж байгаа тэр л орчноос би өглөө болго ажилдаа явж орой тий ажлаасаа гэрлүүгээ хайрдаг юм шүү дээ. За баярлалаа.